За батлаг гишүүнийг урьж үйлдэж байгаа. Энэ шалтгаан бол 100 чухал сэдвүүд нэвтрүүлэг их олон телевизээр явсан, олон хүмүүс үзсэн юм байгаа. Ер нь хүмүүс нэг 3 янзаар л хүлээж авч явах шиг байна. Хөгшчүүд ахмад хүмүүс нь бухимдаж байна. За залуучууд, хүүхэд залуучууд бол мэдээж шууд хүлээж авч байгаа. Учраа мэдэх хүмүүс бол одоо янз бүр хүлээж авч байгаа шиг байна. Ер нь л халгалж хүлээж авч байгаа. Их сайхан юм боллоо гэж ярьж байгаа нь бол хэр одоо ямар төвшөнд байдгийг бол би сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр ер нь бид хоорондоо хагарах, манай иргэд хоорондоо ингэж хагаралдах нь бол хэнд хэрэгтэй юм бэ? Нэг тодорхой бас бид нар нэгдэж хагаралдахгүй байх тодорхой сэдвүүд байгаа. Үндэсний юм нэгдэл байна. Гадаад бодлого байна. Тусгаар тогтнол байна. Ийм сэдвүүдээр нэг талаас нь нэг талын тийм улс төр ерөөс хийж болохгүй шүү дээ. Яагаад хийж болдгоо гэхээр ийм сэдвээр улс төр өөрөө хаглаад байдаг учраас ийм сэдвээр Монгол улс нэгдмэл байр суурьтай л байх шүү дээ. Гадаад бодлого дээр уламжилт нэгдмэл байр суурьтай. Үндэснийхээ нэгдлийн асуудал дээр бид нар нэгдмэл байр суурьтай ийм л байх ёстой юм л да. Тэгээ одоо нэг юм нэвтрүүлэг хийгээд зохион байгуулалтаа ингээд цацхаар нөгөө талаас нь бас нэг хэсэг хүн өөрийгөө өмөрөөл нэвтрүүлэг хийн. Тэгээ учир нь олдохгүй энэний үр дүнд бодлого гаргаж байгаа хүмүүс жирийн ард иргэд ч гэсэн хоорондоо хагаралдаж эхэлнэ л дээ. Тэгэхээр энэ бол ер нь байж болохгүй юм зүйлээ л гэж ингэж бодож байгаа. Тэгээ монголчууд өөр хоорондоо хагаралдаад монголчууд зодолдоод эхэлвэл одоо хэн очиж салах вэ? Эрхэм гишүүд очиж салах уу түүнийг? Тэгэхээр энэ дээр бол бодолтой хандах ёстой гэсэн ийм байр суурьтай байна. Жирийн иргэд бол асуудлыг ярьж тал талаас нь ярьж байж болно. Улс төрийн албан тушаалтанд тэр тусмаа улсын их хурлын гишүүн. Улсын их хурлын гишүүн гэдэг бол төрийн албан хаагч, түүн дээр улс төрийн өндөр албан тушаалтан гэж явдаг шүү дээ. Тэгээ их хурлын гишүүн хүн бол ямар ч асуудлыг санаачлаад их хурлаар хэлэлцүүлэх, шийдвүүлэх хэрэгтэй. Энэ ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Энэ ажил дээр л онцгой анхаарах ёстой л гэж ингэж бодож байгаа. Тэгээд хамт ажиллаж байгаа хүмүүсээ харийн гар хөл гэж ингэж хэлэх одоо хэнд ч юм ирэх байхгүй. Энэ бол өөрөө ч одоо тэгэл хэлээд эхлүүл яах. Тэгэхээр ийм ирэхгүй л гэж ингэж хэлж байгаа. Би өвдөө тэр нэвтрүүлгийг үзээд гайхсан. Ер нь хэний бодлогыг хэнд ярьж өгöd байгаа юм бэ? Хэний төлөвлөгөөг хэнд сануулад байгаа юм? Хэний сурталчилгааг хэний өмнөөс хийгээд байгаа юм бэ гэдэг дээр бол би гайхсан. Лавл улс үндэсээ хооронд нь хагаралдуулах ийм бодлого бол Монголын төрийн бодлого биш. Хөршөө муулах бол манай улсын бодлого биш. Хий бүтээе. Монгол улс хөгжинэ гэж бодож байгаа тэр хүмүүсийг мохох явдал бол бидний бодлого биш шүү дээ. Тэгээд ийм байдал, ийм арга бол Монголын одоо сайн сайхан туслахгүй. Манай улс төрд ер нь Монголын улс төрд нэг зөвшил хийсэн шүү дээ. Бас л ийм нэвтрүүлгүүд янз бүрээр бие бинийгээ муу хэлдэг ийм нэвтрүүлгүүд их хийдэг байсан. Тэгээд за ер нь ийм нэвтрүүлэг хийхэ болёо. Нэр усгүй, үтгэл гэрийн шинж чанартай нэг талыг барьсан. Тэгээд нэг улс төрд нэг ийм сайн соёл тогтчихсэн. Энэ соёлыг одоо өөрөө ингэж эвдэж эхэлж гэн гэж би харж байна. Тэгэд ийм муу зүйлд бол гаршиж болохгүй. Бид нар сайн соёлоо түгээх хэрэгтэй. Ил ярилцах хэрэгтэй. Иргэд хоорондоо байр суурийг илэрхийлээд явж байгаа болно. Гэтэл улс төрийн албан тушаалтан хүн энд оролцоод, зохион байгуулалтанд оролцоод ингэж явж байж болохгүй л гэдгийг хэлэх гээд байна. Ер нь захиалгах нэвтрүүлэг бүхэн үнэн байдаггүй гэдгийг бид сайн мэднэ шүү дээ. Тэгээ хамгийн гол нь нэг ийм нэвтрүүлэг. Одоо бид нар нэг зүйл дээр төрийн албан хаагчид ер нь олон хүмүүс ялангуяа энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжиж олон нийт хүрж байгаа хүмүүс нэг зүйл дээр маш онцгой анхаарах хэрэгтэй. Та бүхний ярьж байгаа, хэлж байгаа бүхнийг хүүхдүүд чинь үзэж байгаа. Залуучууд үзэж байгаа. Байр суурь нь тодорхой болж чадаагүй. Дөнгөж одоо цэцгэлж босч ирж байгаа тэр хүүхдүүд үзэж байгаа. Одоо өнөөдөр манай сургуулийн хүүхдийн ихэнх нь Facebook,
Twitter тэгээд одоо YouTube гээд бүгд үзэж байгаа шүү. Тэгээд ийм маягаар улс төр хийж болдгийм байна. Ийм маягаар асуудал шийдүүлж болдгийм байна гэсэн ийм ойлголт хүүхдүүдэд өгч болохгүй. Ялангуяа залуу үедээ бид нар харин үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Асуудлыг зөв шийддэг ийм үлгэр дуурайлыг үзүүлэх ёстой л гэж бодож байгаа. Тэгэл телевизийн дэлгэцээр айлын хоомроос хүний цус шинжилгээ сууж болохгүй байхгүй. Ийм маягаар одоо асуудал хандаж зохион байгуулж ингэдэг юмнасаа бол ер нь татгалзах хэрэгтэй л гэж бодож байгаа. Тэгээд Монгол улсын нэрийн өмнөөс энэ асуудлаар ярих тэр гадаад бодлого, улс үндэсний эрх ашиг, ард түмнийг төлөөлж ярих эрх бол ер нь нэг л албан тушаалтанд байдаг. Энэ үднээс би бол хэлэх юм үүрэгтэй гэж бодож байгаа. Зарим нь бодож магадгүй нэг нэвтрүүлэг хийгээл гэж одоо юун сүртэй юм гэж. Тэгээ харахаар бид нар мэдээлэлтэй байгаа улсууд нь харахаар дэндүү өрөөсгөл харагдаад. Тэгээ үр дагавар нь муу байгаа. Энэ бол Монголын хөгжил сайн сайханд нэг тоосох нэмэхгүй байгаа. Тэгээ хамгийн гол энэ нэвтрүүлэг яриад байгаа олон жил тойроод ингээд хуваагдаад янз бүрээр байр суурь илэрхийлээд яваад байгаа нэг сэдэв байгаа. Би энэ дээр бас тодорхой анхаарч хэлхэн зүйтэй гэж ингэж бодсон. Төмөр замын сэдэв баг. Бүр энэ дээр би дугаарлаж хэлье. Нэгдүгээрт нь монголчууд төмөр замын ач холбогдлыг бол маш сайн ойлгоод Монголын төр ард түмэн дэмждэг, үнэлдэг шүү дээ. Төмөр зам бол Монголын хөгжил дэвшилд асар их үүрэг гүйцэтгсэн. Төмөр замчид шөнө өдргөө зүтгэж нуруунд дээрээ энэ ачааг үүрч явж байгаа. Нодны сонгуулиар би ярьжсэн шүү дээ. Монголын өвгөн төмөр зам өнөөдөр ачааллаад ахаа боллоо. Одоо бид нар 65 жилийн ойг нь тэмдэглэх гэж байна. Үнэхээр энэ Монголын энэ төмөр замыг бид нар дан нуруутай яваад байна. Ачаагаа даахгүй бол давхар нуруутай болгоё. Энэ бол бүр миний итгэл үнэмшил. Үүнийг бид заавал хийх хэрэгтэй. Дээр Баттулгыг одоо 8 онд 2008 онд төмөр зам тээвэр барилга хот байгуулалтын сайд болж байхад хэлээл гаргаж ирсэн. За энд нэг жижигхэн гацаа байдгийг. Энэ богдуулыг тойруулээ төмөр замаа хурдан тавих хэрэгтэй. Тэр эмээлтээс одоо урагшаа явж байгаа юм. Нэг юм шилний хүзүү шиг ингээд нэг ачаа ирээд ингээд нарийсаад ингээд гаццсан. Энэ ажил хийгдэг. Одоо болтол энэ төмөр зам баригдаг байх ш. Тэгээд энэ гацаануудыг гаргая. Өөрийнхөө төмөр замыг энэ явж байгаа үндсэн төмөр замаа давхар нуруутай болгоё гэж ярьж байгаа ш. Хоёрт нь миний нэг хэлэх гэсэн юм бол Аз Европыг холбосон дэд үтсийн хөгжлөөс Монгол улс хоцорч болохгүй. Аз Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн энэ асуудлаас Монгол улс үлдэж болохгүй, өнчин үлдэж болохгүй байхгүй. Энд бид нар заавал оролцох хэрэгтэй. Манай нөгөө өвгөн төмөр зам чинь жилдээ нэг 20 сая тонн ачаад байж. Үнэхээр үүнийг хэд дахин нэмэгдүүлэх боломж байна. Монголын төмөр замын хүчин чадлыг нэмээд давхар болгоод хийх юм бол хэд дахин нэмэгдэнэ. 20 сая биш бид нар 100 сая тонн ачаад хийдэг болъё. 200 сая тонн ачаад хийдэг болъё гэж. Төмөр зам Монголын эдийн засгт ямар их ач холбогдолтой вэ? Энэ ач холбогдлыг зөвхөн нэг дахин нэмэгдүүлэхэд ямар их одоо өөрчлөлт гарах вэ? 5 дахин нэмэгдүүлээ, 10 дахин нэмэгдүүлээ гэж бид ярьж байгаа шүү. Тэгээд нөгөө Алтан булгаас явж байгаа замын үд төрж байгаа төмөр замаа давхар болгоё. Түрүү чи миний ярьдаг. Тэр нь бүр хоошоогоо энэ улаан үд дээр Оросын төмөр зам давхар ороод ирсэн байгаа. Энэ төмөр замыг урагшаага явуулаад бүр хятадын одоо Жинин гэдэг бомт руу. Жинин гэдэг тэр одоо гол одоо ачааны юм зангилаа байгаад илүүцсэн. Энд хүрэх тухай бид нар ярьж байгаа шүү. Гурван талаар. Нөгөө нэг юм зүүн талаар явж байгаа. Ирээн цаваас төмөр зам орж ирээд уламжилт одоо манай хуучин төмөр зам байжлаа. Тэр чойволсон хөрсөн төмөр замыг урагшаа бичгтээр гаргая гэж. Энэ дамжин өнгөрөх төмөр зам хамгийн чухал шүү дээ. Төмөр зам дамжиж өнгөрдөг аймаг сум хот суурингийн хүмүүс бол маш сайн мэднэ. Ямар их үүрэгтэй гэдгийг. Зүүн талаараа ингээд бид нар дамжин өнгөрөх төмөр замаа барьж чадах юм бол үнэхээр одоо хоёр хөрчтэйгээ ингэж холбогдож чадах юм бол манай зүүн бүс нутгийн хөгжил бол босоод ир. Баруун бүс нутг руу одоо бид нарын их хурл руу оруулсан байгаа. Тэр чинь бол нэг тийм муу одоо зүйл оруулаад ингээд байгаа юм шиг олон жил ярьж байгаад оруулж байгаа. Туваа руу баруун талаараа хоошоо гарсан төмөр зам тэр нь Красны арцаг тийшээгээ холбогдож болж байна. Тэгээд урагшаа ингээд дахиад дамжин өнгөрөх төмөр зам баруун талаар гарах юм бол баруун бүс нутгийн хөгжил энэ бүс нутгийн дэд үтсийн хөгжилд уялдж байгаа, холбогдож байгаа. А ингэснээр Монголын өөрийнх нь ач холбогдол босно, өснө, жинэн нэмэгдэнэ. Монголын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал хэрэгтэй. Ер нь бидний өвөг дээдс бол энэ замд бол маш их ач холбогдол өгдөг байсан. Одоо та бүхэн Казахстаныг хар торгоны зам гэдэг
торгоны замыг сэргээж ингээд төмөр замаар сэргээж байгаа шүү дээ. Хятадын ачаа Казахстанаар дайраад тэгээд Оросоор дайраад Европ руу гарч байгаа. Дахиад Хятадын ачаа өөр дээгүүрээ дайруулад дахиад Туркаар дамжуулаад Европ руу гаргаж байгаа. Дахиад Хятадын ачаа яваад Казахстан гээд бүр Иранаар дайраад дахиад өөр бүс нутг руу гаргаж байгаа шүү дээ. Энэ үйл ажиллагаанаас Монгол үлдэж болохгүй. Энэ замд ач холбогдол өгч, энэний чинь санаачилж хамгаалж ирсэн ийм өв уламжлалтай улс байхгүй. Жин тээдэг, одоо тэр өртөө бий болгодог, улаа бий болгодог. Энэ чинь бидний өвөг дээдсийн хийж явсан. Ийм ажил хийж явахдаа бидний өвөг дээдс хүчтэй байсан. Дэлхийн гүрнийг байгуулж явсан шүү дээ. Энэ юмнаас бид нар бол хоцорч болохгүй. Нэг тийм хэрүүл дарагдаад хоцорч болохгүй. Гуравт нь миний хэлэх гэсэн юм бол энэ нүүрсний төмөр зам байна. Одоо энэ яригдаад байгаа төмөр зам бол уг нь өөрөө сайн мэдж байгаа. Зам тээврийн энэ сайд нөөс, хариуцсан сайд нөөс шүү дээ. Өдөр бүхэн мэдээлэл авч байгаа, өөрөө мэдж. Таван толгоогоос урагшаага тэр гашуун сухатаар гардаг зам. Гэхдээ хэдэн жилийн өмнө монголчууд нүүрс тээдэг болсон. Одоо бүр талыг там болгосон. Говь бол гамшиг болсон. Хүн мал нь ямар байдалтай байгааг бүгдээрээ мэдж байгаа. Тэнд хөрс ямар болсныг мэдж байгаа. Тэнд одоо байгаа ан амтэн хүртэл ямар байдалтай болж байгааг мэдж байгаа шүү. Тэгээд энэгээр төмөр зам тавья. Ерөөсөө таван толгоогоос урагшаага энэ том нүүрсний урхаагаас урагшаа төмөр зам тавих нь зөв юм байна гэх. Ингэж л олон жил ярьж байгаа. Нүүрсээ төмөр замаар зөөхөн зөв юм байна гэсэн ийм л ойлголтон дээр хүрж байгаа. Тэнд одоо бүр хэдэн зуун машин нөгөө хэрэглээд байдаг төмөр замын твшнээс чинь том одоо өргөн ачаа ачих боломжтой хэдэн зуун машин явж байгаа. Гадна дотны хэдэн зуун гадна дотны жолооч явж байгаа. Хэн явж байгаа өөрөө сайн мэдчихлээ. Энэ төмөр замыг тавих нь бол үнэхээр энэ эдийн засаг тэр одоо орон нутгийн тэр хөгжил дэвшил, дээрээс нь улс орны хөгжил дэвшил энэ бүхэндээ хэрэгтэй юм а гэсэн ийм л юм байна. Эхлээд уг нь хөндлөн төмөр замаа тавья гэж бид нар хугацаа тавиад Баттулга сайд болоод ажилласан. Одоо тэр тавигдаагүй л байна. Босоо зам нь тавигдаагүй байхад хөндлөнг нь тавигдахгүй юм байна л. Урагшаага нүүрсээ гаргаад тэр таван толгоогоос үнэхээр энэ нүүрсийг хамгийн их ашигт малтмалаас хамгийн их нь Монголд нүүрс байгаа шүү дээ. Энэ нүүрсийг авах эзэн байгаад үн хөржил байдаг юм бол бид нар хөргөж өгч л ах хэрэгтэй. Тэгээд тэндээс орж ирж байгаа орлогоороо дараачийн төмөр замуудаа тавьж болно шүү дээ. Эхний ээлжин тэр хөндлөнг тавья гэсэн хөндлөн яваагүй. Ягаад яваагүй гэхээр босоон тавигдахгүй байгаа учраас босоо тэр төмөр зам дээр хүчин чадал нэмэгдэхгүй байгаа учраас хөндлөн тавигддаггүй юм байна. Нөгөө шонгийн мод усгч ээж цахилгааны утас холбогдохтой адилхан байхгүй. Ингээд шат дараалтаа явъя гэж. Үүнийг ингэж одоо ард иргэдэд олон нийтэд ойлгуулах бүрэн боломжтой гэж би бодож байгаа. Тэгээд дөрөвт нь миний хэлэх гэсэн юм бол энэ асуудлыг өөрөө хариуцаад ажиллаж исэн сайд 2008 онд за Баттулга зам тээврийн сайд боллоо. За энэ дээр ийм ажил хийн шүү. Би бүр одоо өрөөндөө уулзаад хэлж исэн да. За энэ дээр хурж барьж чадах хүн бүхний навьячаал дээр одоо даланг нь бариулаад ингээд зүгээр хувааж өгöd 50 км 100 км-ээр нь хувааж өгöd чи энэ төмөр замыг босгоохоор 2010 он гэхэд үр дүн гаргаараа гэдэг. Юу ч байхгүй. Бид нар хэлэлдэж энэ төмөр замын бодлого гэж нэг зүйл оруулж ирж баталсан. Энэ тодорхой хэмжээнд дэвшил байсан. 10 онд дахиад би уулзж байсан. За 12 онд энэ ажлыг хийн шүү гэл. Дахиад байхгүй. Өөрөө ч ажил хийгээгүй энэ чиглэлийн ажлаа хүнээр ч ажил хийлгэхгүй. 2013 оны одоо жилийн өмнөх засгийн газрын хурал дээр ороод би хэлж ирсэн. Битгий шалтгаан тоочоод санаа алдаад суугаад бай. Битгий энэ ажлыг уяад. Би ганц их сайдыг загнажсэн Баттулга сайд хандаж үг хэлж ирсэн. Хүмүүс санаж байгаа баг. Үргэлж сануулж ирсэн. Өөрөө л хийх ёстой энэ ажлыг. За тэгээ бүр болохгүй болохоор 2012 оны сонгуулийн дараа би хэлж ирсэн. За энэ үйлдвэрлэл нөгөө сайн шандын аж үйлдвэрийн парк гэдэг энэ ажлаа Баттулга чи хий. Чи ер нь үйлдвэрийн хөдөө аж ахуйн хариуцсан сайд энэ дээр дэмжийа. Одоо нөгөө сайн шандын аж үйлдвэрийн парк хаана байна? Юу хийгдэв тэнд? Саяхан би холбогдоход иргэдийн хурлын дарга над руу ярьж ин л. Одоо Алтан ширээ гэдэг сум руу газрын асуудлыг шилжүүлэхгүй болохгүй. Усны асуудал хүндрэлтэй юм байна. Тэр сонгож авсан газар бөөн цэвдэг байна. Наад зах нь энэнийг судлаад ажил хариуцлагатай хийх л ёстой шүү. Дахиад энэ үйлдвэрлэлийн асуудал байхгүй. Энэ бүх боломж бол өөрт чинь байсан шүү гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Тэгээ өөрөөс чинь болвол улсууд иргэд бол хариуцлага нэх хэрэгтэй. Тэр төмөр зам хаана вэ? Ягаад баригдав? Зөвхөн нэг одоо түүхийн зураг янз бүрийн юм үзүүлээд хэдэн хүний яриа эвлүүлээд үүгээр бол одоо асуудлыг шийдэж болохгүй, шийдэх боломжгүй. Тэр аж үйлдвэрийн парк хаана вэ?
Өөрт чинь эрх мэдэл нь байсан, өөрт чинь боломж нь байсан, өөрт чинь цаг хугацаа байсан. Тэр шийдвэрүүд нь байсан. Тэгээ тавд нь би төмөр зам гэдэг ягаад ямар учраас бид нар ач холбогдол өгдөг дээр 2 3 зүйл хэлье. Төмөр зам гэдэг ямар учраас ач холбогдол өгдөг юм бэ гэхээр төмөр замаар явсан ачаа шууд далайн бомбд хүрэх боломжтой. Монгол улсад энэ асар чухал далайн бомбд хүрэх. Машинаар явж байгаа зүйлийг дурын цагдаа, дурын хүн сурталтан зогсоогоод, орон нутагт нь зогсоогоод янз бүрийн юм яриад иж болдог. Төмөр зам бол шууд зам дээгүүрээ яваад далайн бомбд хүрэх боломжтой. Энэ манай улс орны хувьд бол хэрэгтэй. Ийм ачаа. Бид зөвхөн урд хөрштэй нүүрс зарах гэдэг юм биш. Бид 3 дахь хөрш рүү гаргаж бараагаа хөргөх гэдэг. Төмөр замыг яриад байгаа ячаад. Төмөр замын гэрээ хэлцээр хийгээ төмөр замаар ачаагаа тээвэрлээд ирэхээр олон улсын гэрээ хэлцээрээр асуудал шийдэгддэг. Төмөр замаар явж байгаа ачаа олон улсын гэрээ хэлцээрийн субъект болчдөг байхгүй. Тийм учраас дахиад орон нутаг юм уу 1-2 орны одоо харилцаанаас бас хамаардаг зүйл биш. Ийм учраас Монгол улсад хэрэгтэй. Дээр нь бид нар чинь энэ нэмэн өртөг үүсгэж энэ бараагаал бас 2 хөрштэй хүргэн тэгээ цаашлбал 3 дахь тал руу хүргэн гэдэг ингээд Монгол улсад өөрт нь бол их хэрэгтэй. Дамжин өнгөрөх тээвэр дээр бид нар тодорхой хөнгөлт авах хэрэгтэй шүү дээ. Энэ боломж төмөр зам дээр гарч ирж байгаа. Тийм учраас энэ боломжийг л ашиглая гэж. Тэгэхээр тэр нэг нүүрс зөөдөг бомбын асуудал бол ганцхан 5 толгой дээр. Одоо ярих гэж байгаа. 6-ад нь би нэг юм хэлэх гэсэн. Төмөр зам дээр Монгол улс өөрийн эрх ашигтай, өөрийн бодлоготой гэдгийг энэ асуудлаа хариуцчихсан сайдын үед бол Баттулга сайн мэдж байгаа. Тэгэл нэг тийм Монгол төмөр зам байгуулагдах юм бол тэр 5 толгоогоос урагшаа төмөр зам байгуулагдах юм бол хөдлөх бүрэлдэхүүн нь Монголын хөдлөх бүрэлдэхүүн байна. Толгой нь Монголын толгой байна. Инженер ажилчид нь монголчууд байна. Тэр диспетчер нь монгол хүн байна. Тэр өртөөн дээр монгол хүн ажиллана. Монгол толгой тэр барааг тэр нүүрстэй төмөр одоо тэр твшийг тэр одоо богооны толгой чирч гаргаад хэлээр гаргаад тэгээ цаанаас нь цаатлын авч байгаа тал нь толгоогоор аваад явна. Наан тэр хил дээр авчиж одоо нөгөө машинаар авч явж байгаа шиг цагаан хад гэдэг дээр асгаж байгаа шиг тийм одоо байгаль орчны тийм гамшиг болгохгүй. Богоонд атсан болов шууд тэгээ гарна л гэж байна шүү. Энэ бол Монголын байр суурь. Бид энэ эрх ашигтай. Бид энэнийг ярьж байгаа. Магадгүй энэ нэг нэвтрүүлэг хийж юм уу, нэг тусдаа ингэж нээлттэй ярихгүй л байгаа болохоос биш. Бид бол хөрштэйгээ энэ асуудлыг ярьж байгаа. Тийм учраас зүгээр нэг хэрүүлийн алин болох байдлаар бид нар ингэж асуудлыг унгаж болмооргүй л байна. Тэгээ 2 хөрш рүүгээ бараа тээвэрлээд гарч байгаа бол өөрийнх нь царигаар гаргах нь зөв юм аа гэж бид үзэж байгаа. Оросын холбооны улс руу бүдүүн царигаар үнэхээр экспортын уул уурхаагаас явж байгаа бол одоо ганцхан замын тухай ярьж байгаа. Тэр өөрийнх нь царигаар яв. Тэгээ тэр дугуй солидог барьдаг юмгүй ингээд яв. Тэр нүүрсийн тэр асгадгүй. Би зүгээр энд өмнө нь Баттулга гişү өөрөө сайн мэдж байгаа да. Энэ дээр төмөр замын бодлого гэж оруулж ирж батлуулж байхад энэ дээр уг нь асуудал шийдэгдсэн. Бид нар хэрэлдээд байх ямар ч шаардлагагүй. Энэ бодлого дээр байгаа. Шинээр баригдах төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох уу огтлцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна гэдэг. Одоогийн энэ Алтан булгаас замын өд рүү явж байгаа тэр царигтай огтлцохоор бол өргөн байна гэж яриад байгаа. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх. Ашигт малтмлын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн бомбд хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалтаа төмөр замын шугамын царигийн өргөнийг засгийн газар улсын их хурлд танилцуулж шийдвэрлүүлнэ гэдэг. Ингээл засгийн газар улсын их хурлд оруулж байгаа шүү дээ. Баттулга сайд энэ өмнө нэг 2009 оны 7 сард зурагдсаныг санамж өгч байгаа. Энэ ганц их сайд зурсан. 2 талаас 2 дэд сайд зурсан, өөрөө боловсруулсан. Тийм биз дээ. Нэг юм санамж өгч байдаг. Энэ санамж өчгтэр бол бүр тодорхой заагаад өгсөн. Талуу тамтран 2010 онд шивээ хүрэн нарийн сухат. 2010 онд шивээ хүрэн нарийн сухатын замыг барина гэж. Тэгж оруулсан. 2012 онд 5 толгой оюутлогоо сайн шанд чоо болсон. Сайн шанд замын үед баруун урт бичиг чиглэлийн төмөр замыг тус барьж дуусгана гэж. Замын үед болон баруун урт бичгтийн чиглэлийн төмөр замуудыг 1435 мм-ийн царигтаагаар барина. Нөгөө нарийн цариг шүү дээ. Өнөөдрийн сайд нь хийгээ сууж байгаа ганц хүн дээр гараа өсгөлсөн. Батлага сайдын дэд сайд байсан шүү. 2009 оны 7 сарын 23. Ийм санамж өчгтөр зурлаа гэд бид нар бас энд яриад наа чинь бол Монгол улсын дээр бодлоготой байх хэрэгтэй. Зүгээр нарийн цариг барина. Ингээд одоо хоёр яамны хооронд ийм санамж өчг байгуулж болохгүй.
Энэ бол засгийн газрын хэлэлцээрээр шийдэгдэнэ гэдэг. Энэ асуудал дээр манай засгийн газар ерөнхийдөө Монголын төр бол өөр байр суурьтай байна. Хоёр яамны хооронд яг санамж бичих хийж өөр байгаа шүү гэдээ энийг зогсоож ирсэн. Тэгээ би долоод миний хэлэх гэсэн гол юм бол нарийн төмөр зам тавихтай тулах юм бол бид нар дамжин өнгөрөх энэ одоо тээвэртэйг уялдуулж шийдъя л гэж. Тэр далайд хүрэх гэж байгаа тэр тээврийнхээ их ашигтай уялдуулж шийдийгээд тэгээд асуудлууд гаргад тавьсан, ярьсан. Уг нь энэ гэрээ хэлцээрийг өөрийн чинь үед хийчих ёстой байсан. Нарийн төмөр зам тавихтай тулах юм бол дамжин өнгөрөх гэж байгаа тээвэр дээр хоёр талын хөршийн одоо нутаг дээгүүр дамжиж байгаа бол тарифын хөнгөлт авъя, татварын хөнгөлт авъя. Чиглэлээ та нар тодорхой болгоод өгөө. Ямар бомбтоор манай ачаа гарах юм бэ? Эннийг гэрээ хэлцээртэй тодорхой тусгая. Дээрээс нь хэдий хэмжээний ачаа тэр 3 дахь талд худалдагдах боломж байна. Энэ дээр ярилцъя. Тэгээд тэр хугацааны хувьд тэгээ бүр Монгол улсад татвараа төлдөг Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжийн ачаа байх ёстой шүү гэдэг ийм зүйлийг одоо яриад явж байгаа. Одоогийн их хурлд эндээс нэлээд гол санаанууд нь энэ их хурлд орж байгаа тогтоол дээр энэ нөхцөл болоод орцсон байна. Энэ нөхцөлийг зөвшөөрөөд ярихад нарийн төмөр замыг царгийг эцэлж шийдвэрлэе гэл. Монгол улс ийм бодлоготой. Тэгэхээр огт бодлохгүй байсан юм шиг аль эсвэл одоо нэг хэсэг нь энэ их орноо худалдах гээд байгаа, баялгаа худалдах гээд байгаа гэдэг нэг ийм маягаар бол харуулах гэж оролдох бол би буруу л гэж бодож байна. Уг нь энэ гэрээ хэлцээр өөрийн чинь үед одоо энэ ганц үсэд хэлцээрийг хийгээ сууж байгаа хэдэн жилийн өмнө хийгдсэн энэ асуудал шийдэгдсэн байх ёстой байсан. Тэгээд би энд нэг л юм хэлэх гэсэн. Цаг хугацаа гэдэг бол манай ямар ч ашигт малтмалаас үнэтэй. 6 жил бид нар энэнийг тойрч хэрэлцээр байгаа л 6 жил алдлаа. Одоо энэ телевиз үзэж байгаа харж байгаа хүмүүс 6 жилээр хөгшөрлөө. Зарим баялагын магадгүй үнэ нь унж магадгүй. Одоо энэ нүүрсгээд ингэж байж байгаа. Одоо их байж байна. Одоо хүнд хэрэгцээтэй гэж байж байгаа. Дараа нь одоо үүнийг орлуулдаг ийм баялаг гараад ирж магадгүй шүү. Гэтэл энэ цаг хугацаанд бид шийдэх л ёстой байсан. Тэгээ 8-нд нь миний нэг хэлэх гэсэн юм бол Монгол улс бол өвөрмөс байршилт. Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс гэдэг энэ хоёр том улсын дунд байрладаг, байдаг цорын ганц орн. Бүхлээрээ оршдог. Бүх хэл нь нэг бол Оросын холбооны улстай хэлдэг, нэг бол Бүгд найрамдах Хятад ард улстай хэлдэг. Ийм л орн. Бидэнд нэг хөдөлшгүй үнэн байгаа. Тэр бол энэ хоёр улстай бид хөрш. Дээр нь асуудлууд гарна. Энэ хоёр улстай бид нар ярьж шийдвэрлэх ёстой. Тэгэл энэ төвшөнд ярьж байгаа. Энэ хоёр улсын зүгээс бидний эрх ашиг юм байна гэж асуудлаа тавьж байгаа. Бид мөн өөрсдийнхээ эрх ашигыг тавьж байгаа. Танаа тавьж байгаа асуудлыг бид хүндэтгчээд аль алийнхаа эрх ашигыг хүндэтгээд асуудлыг шийдийгээд гэрээ хэлцээр явж байгаа. Хамгийн дээд төвшөндөөч бид нар ярьж байгаа. Бусад бүх төвшөнд энэ чиглэлээр ажиллаж байгаа шүү. Бид үнэхээр энэ хоёр хөрш энэ хоёр орны дунд л бүтнээрээ оршдог орон учраас ингэж ажиллахаас өөр аргагүй л гэж би хувьдаа бодож байна. Тэгээ ер нь хөршөө муу хэлдэг сайн хөршийн бодлого гэж байж болохгүй шүү. Хажуутгаа муу хэлдэг тийм сайн хөршийн бодлого гэж байж болохгүй. Ийм учраас гадаад бодлого энэ асуудал дээр Монголын төр бол нэгдмэл бодлоготой байх ёстой гэсэн ийм л зүйл байна. Тэгээ би төгсгөлд нэг 2-3 юм хэлэх гэсэн. Хамгийн гол нь Монгол улс хөгжин, Монгол улс болно, Монгол улс босно гэж Монголын ирээдүйд итгэж байгаа. Тэрний төлөө зүтгэж байгаа хүмүүсийн сэтгэлийг мохоож болохгүй. Тэнд итгэж байгаа энэ хүүхд залуучуудын сэтгэлийг бас одоо мохоож болохгүй шүү дээ. Монголын ирээдүйд та итгэдэггүй гэхэд 80% нь манай ард дээр гэдэг 80% нь итгэдэг гэж хариулдаг шүү. Болно, хөгжнөө, хэдийгээр асуудал байгаа ч гэсэн бид нар зөв шийдээд явах боломжтой. Бид нар шийдэж чадна. Би ийм их оронд амьдрна. Би ийм ажил хийнэ гэдээ манай хүүхд залуучууд сургуультай сураад гүйж байгаа шүү. Батлаг гишүүний хэрэгжүүлдэг, ярьдаг, хэрэгжүүлэхийн төлөө явдаг сайн бодлогоодыг дэмжинэ. Түмэн хишгтэн гэл том бодлого байна. Дэмжсээр ч ирсэн өөрөө мэднэ. Тэр одоо Майдэр хот гэл байж байгаа. Маш зөв бодлого. Тэр богд уулын урд талд байхаар тэр шин сумын төв гэл байж байгаа. Цөөхөн сумын төвд нэлийн ажил хийгдэж байгаа. Энэнийг засгийн газар хөтөлбөр болгоод бүр оруулаад цаашаа хийгээд явах хэрэгтэй. Сум бүхэн харж байгаа. Хамгийн гол нь хяналттай, мөнгө нь хяналттай, ард иргэдийн хяналтанд ор энэ ажлыг хийх л ёстой. Спортын чиглэлийн ажлууд байна. Тэр олимпийн аварга, жудо бүтгэл байна. Энэ бүхнийг бол дэмжинэ. Ер нь төрд хийх ажил бас тэр ажлыг хийж чаддаг хийх ийм одоо улсууд гэж байдаг. Манай зарим нэг албан тушаалтнуудыг хараад байхад өндөр албан тушаалтнуудыг харж байхад төрлөө ойртуулмааргүй, төсөв рүү ойртуулмааргүй улсууд байдаг шүү дээ. Авилга албан тушаалын асуудал бол бид тэмцэнэ.
Бид ийм юмны эсрэг бол тэмцэнэ. Сая газрын хууль гээд бас хөндөж тодорхой хэмжээнд иргэд ярьсан буцаагаал татаад авж ийн. Тэр газар бол Монгол улсын иргэн л өмчлөх хэрэгтэй. Монгол улсын иргэнд л баялаг болж ирэх ёстой. Монгол улсын иргэнд л баялаг үлдээхэд нь туслах ёстой. Тийм байдлаар тэр хууль гаргах л ёстой. Дахиад хэлэлцээ гэж байна. Буруу зүйл байгаа бол хэлнэ. Бурууг нь шөөмжлөнө. Буруу шийдвэр гаргах гэж байгаа бол тэн дээр нь хориг тавина. Тэгээ би энэ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өнөөдөр нэлээд их мэдээллийн хэрэгсэл ирсэн байна. Нэг зүйлийг бүр хандаж хэлье гэж бодож байна. Олон нийтэд юм үзүүлэн телевизийн дэлгэцнээс айлын хоймроос ярина гэдэг бол та бүхэнд онцгой хариуцлага ногдож байгаа шүү дээ. Тэгээд нэг хэсэг улсууд нэг зочд бодлын арын өрөөнд хийцэн. Тэгээд ирээд одоо түлхэж байгаа тийм юмыг нэвтрүүлээ сууж идэг. Энэ телевиз дээр тэр менежер захирал гэж хүмүүс байгаа л байна. Тэр хүмүүс бол хариуцлага хүлээх ёстой, хариуцлагатай байх ёстой. Олон нийтэд гарч байгаа наад зах нь диктор хийгээд сэтгүүлч хийгээд гарч байгаа бол хувцас янзлаад хэл хүүгээ бодоод гардаг шүү. Тэгэхээр энэ дээр онцгой анхаарах ёстой. Тэр янз бүрийн нэвтрүүлэг хийж байгаа нөхдүүд би хандаж хэлмээр байгаа. Нэр усаа тавих хэрэгтэй. Зохиолыг хэн бичсэн? Хэн санхүүжүүлж байгаа? Хэн тэрнийг зургийг авч байгаа? Хэн монтажийг хийж байгаа? Хэн одоо ард талд нь санаачилж байгаа? Энэ бүхэн байх ёстой. Үнэхээр эх орныхоо төлөө, сайн сайхны төлөө байгаа бол тэр эх оронч хүмүүсийг хармаар байна шүү дээ. Нэрийг хармаар байна. Тэр нэр алдрыг харъя л. Тэр нь заавал ил байх ёстой. Тэгээд тэр гаргаж байгаа тэр цаг дээр тодорхой хөтөлбөр өөрчлөгдөд гаргаж байгаа бол ямар учраас гаргасан? Тэр ямар санхүүжилт хэдэн төгрөг байсан? Энэ бүхэн чинь бол хариуцлагатай байх ёстой. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бас адилхан тэр Twitter, Facebook энэ дээр байгаа улсууд өөрийн нэр устдаагаа байх ёстой. Өөрөө харагдаж явах ёстой. Нүрээ харуулж чадахгүй байж тэгээд нэг асуудал ярих гээд гүйлдээд байдаг. Наад зах нь тийм хариуцлагатай болох ёстой шүү дээ Монгол улс. Би бол энэ зүйлийг бүр хандаж сануулж хэлье гэж ингэж бодсон. Альва юм бол буух эзэнтэй буцхаягтай л байх хэрэгтэй. Ер нь энэ асуудлыг цаашдаа хууль дүрмэндээ бид нар сайн хийж өгөх хэрэгтэй. Нэг юмнаас бид нар сургамж авах ёстой. Ингээ хамтарч ажиллая. Монгол улсаа өөдөн татахын тулд таллаасаа зүтгэе. Монголын нэг давуу тал бол нээлттэй байдал шүү дээ. Бид нар муугаач ярьж чаддаг, сайнаач ярьж чаддаг. Ийм л зүйлийг хэлэх гэсэн.